Тэгвэл Зэвсэг түвшний тэг 15 дугаар ангийн анхлах байлдагч Хатан бол цэргийн ангийнхаа соёл амралтын өрөөг хариуцуулжээ. Тэрээр өрөөнд дэх эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцаж загаснуудаа тэжээдэг байна. За тухайн өрөөнд цэргүүд чөлөө цагаараа ном уншиж, дуу сурч, шатар даам тоглох зэргээр нэг нэгнээсээ суралцаж хөгжих боломж нээлттэй юм. Энэ анх ирэхэд манай роти ахлагч сурагч ахлагч Отгонбаяр гэдэг хүн надад энэ өрөөг бүтэн хариуцуулаад энэ загаснуудыг тэжээлгээд номын тавиур бүгдийг ингээ хариуцуулаа. Энэ чиний өрөө шүү чи яг өөрийнхөө өрөөч нэгэ үзэрээ. Цэргүүдийн албаагчийг би хагас сайн бүтцээнд соёл амралт өрөөнд биедийг дүрмтэй байлгана, кино үзүүлнэ, ном цононгийн уншуулна. Загас харах дуртай цэргийн албагч байвал өглөө нь орж ирээд загаснуудаа хараад стрессээ тайлаад тиймэрхүү маягаар загаснуудыг тэждэг. За хүндрэлтэй анх нэг чи өөр юм шигээ ингээд нэг хамгаалж чадахгүй орж ирээд манай дараа гарч ирснэ. За чи өрөөндөө юу хийвгээ асуудаг байсан. Тэгэл нэрээ би өрөөтч юу хийсэн юм болоо гэх. Тэгээ сүүл рүү өөрөө нэг ойлгоод ирсэн. За би ер нь энэ өрөөг цэвэрлэх юм байна. Эсвэл яг өөрийнхөө өрөөсөө гэртээ байгаа юм шиг байна гэд. Тэг анханаас юмнуудаа хийж эхэлчихсэн хийвснээ сугаагаал яг л өөрийнхөө өрөөсөө хандаал. Миний авчирсан загаснууд байна. Энэ 3 ихэр сүргэлж амьдэрдэг. Тэгээд энэ цаана байгаа 2 альба гэх тийм 2 тод хар алаг гэрийн загаснууд. Тэгээд бусдын энэ ягаа магаа нэг цэрэг хуцаа зэрэг албагчид чөлөөр гарахтаа авчирч байна. Ханд бол яг цээжсэн дуу гэх юм бол одоо 2 дуу байсан. Энд ирснээс хойш одоо хид хідэн дуу нэмэгдээд одоо 4 5 6 гэл цаашдаа би бас ингэ тэргээ нэм илүү их дуу сурахыг хүсэж байгаа. Цэргийн алба бол сошиал медиа дээр байдаг шиг тийм ч амар биш. Цэрэгт юм яваад үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол чиний эх орноо хамгаалах хүсэл мөрөө тэнцлийг илүү дээш нь хөтөлж ирээдүйд ч гэсэн болоход чинь илүү нөлөө үзүүлнэ гэж уриалмаар байна. Бусад хүмүүсийг бас илүү ойлгож ярилцаж сурсан гэдэг. Нэг нэгнийхээ асуудлыг хуваалцах уу? Тийм. Бид бие биенийхээ сэтгэл зүйчийг хийгээл. Тэгэл ер нь ярилцах дуртай болсон. Өмнө нэг хүнтэй ярих дургүй тийм. Энд ч тийм ах та гэж төгсөн л ойлгохыг хичээдэг болсон. Цахтаагаа тогтлоод төсөлсний дараа өөрөө цаг гаргаж чадах юм бол хүснээрээ орж ирээд номоо уншаад зургтаа үзээд дуугаа сонсох боломжтой байдаг. Тэгээд ер нь бол хувийн цагийн зохицуулалтаас хамаарат тэгээд энд илүү ингэж төвлөрөх маш боломж байдаг. Тийм уцаахгүй болсон чинь ном унших дуртай болсон. Ялчгүй. Тийм гэрийнхнаасаа ном захиал чөлөөгөөр гарахтаа ном аваал. Ер нь нэлээд номын хоббит болсон. Өмнө нь тэгж их уншиж. Үгүй өмнө нь ерөөсөө уншиж байгаагүй. Юм л бол уц муцаа ордог. Одоо ч нөгөө ном унши тгий барь гэхээр ерөөсөө юм л бол уц баригдаал нэг өөр арай сонирхолтой юм хийх тал руугаа явж чаддаг гэсэн.